За надаар дутуу гэжтэй бусд нь л хийчнэз. Та магадгүй энэ үгийг олонтой сонсож байна уу? Тэгвэл танай хамт олонд идэвхжүүлэх, чадахжуулах, шатлсан сургалтын хэрэгсэж шаардлага үүссэн байна. Та хамт олноо чадахжуулах сургалтыг оны эхэнд маш сайн төлөвлөж, албан хаагчдынхаа ажлын төлөвлөгөөнд нь тусгуулах шаардлагатай. Жишээлх юм бол танай хамт олон дунд харилцааны зөрчилтэй, хамт олонны дотоод хагаралтай байдаг бол та тухайн жилийг хамт олонны эерэг уур амьсгалыг төлөвшүүлэх гэсэн зорилго дэвшүүлээд бүтэн жилийн турш яг энэ агуулгын хүрээнд сургалтаа зохион байгуулахад нь зүйтэй юм. Жишээлх юм бол сар бүрийн 2 дахь 7 хоногийн 2 дахь өдрийн 2 цагаас дотоод сургалтын цаг гэж гаргаад тухайн өдрүүддээ үр дүнтэй арга хэмжээнүүдийг төлөвлөх нь зүйтэй юм. Жишээлбэл хамт олонны уур амьсгалыг сайжруулахын тулд бүтэн жилийн туршид та 12 удаагийн харилцаа, хандлага, хамт олонны уур амьсгалыг сайжруулах сургалтыг авснаар баг багаар танай хамт олонд эерэг өөрчлөлт гарч эхлэх юм аа. Учир нь юу вэ гэвэл хүн нэг зүйлийн талаар маш олон давтамжтайгаар сонсож, бодож, эргцүүлж, ярьж байж энэ үнэн юм а гэдэг итгэл үнэмшил төрж түүнийг албан ажилдаа, амьдралдаа хэрэгжүүлэх хандлага төлөвшөж эхэлдэг байх нэ. Тиймээс сургалтыг нэг удаагийн эсвэл энэ хагас жилийн төлөвлөгөөнд туссны дагуу нэг удаагийн сургалт авна гэхээсээ илүүтэйгээр бүтэн жилээр нь харж ингэж төлөвлөх нь танай хамт олонны амжилтанд илүү их үр өгөөжийг өгөх болно шүү.